монголоор дүүрэн дархлаа байна да. Дархлаа зүйл. Тэрээс энийг бол үлдчихлээ. Гурван шуд аргалт түүсэн. За тэгэд энэ аргалынхаа дээжийг монголчууд та бүхэндээ, нийслэлчүүд та бүхэндээ бэлэг болгон түгээх болно. За энэ бол эх орны тань бэлэг шүү, Монгол ахуй соёлын тань бэлэг шүү. Дээрээс нь 5 хөшөө малын маань Монгол төмний маань хиймэрэн бадраадаг морин эрдний маань бас хишиг шүү. Амьтай бүгдийг бид хариуцаж хамгаалах ёстой. Амьгүй тэр амьдралыг оршиж байгаа юм бүгдийг нэг ширхэг элсийг, нэг тусал усыг хайрлж хамгаалж энэ сайхан их дэлхийтэйгээ бид зүй ёсоор зөв зүйтэй харилцаж амьдрах ёстой. Ингэж амьдрал оршино. Бид өөрөө өөрсдөө л найдах цаг ирсэн. Өвөг дээдсийнхаа тэр өв их зөвийн зөвөр амьдарч явсан. Зүй тэр их сайхан ёс заншлаас л бид энэ цагт амьдрал орших, амьдран батчин, бэхжин оршиж энэ дэлхий дээрх амьдралыг хамгаалж хүн төрөлхтнийг гэгээрүүлж сэхэрүүлэх тэр гэгэн их эрдэнэ энэ бидний өв соёлд байгаа, нүүдлийн соёл ах байд байгаа. Ахаа та нарын чинь дархлаас ажигсан. Басны гарын чинь дусны ингэж ингээд цаатар ингээд одоо миний энэ Монгол байгууллага ингэ би Монгол улсыг байгуулаад тэр обын ёсны үлсийг нэгтгэн болгоод өдөрдох онол боловсруулсан юм. Хөг Монголын төрөөр болоод бүгдээ нэрэлцэн авсан гэдэг энэ айбуу гэдэг юм онол байна. Энэ тийм том биш, жижигхэн Австрик агуулгахтаа гүнзгий энэ аавар толгой гатаа сухтыг хэцүү хийсэн байна. Энийг би дандаа бидэн авч явдаг. Энийг нэгийг заавал бидэн авч яв. Тэгээд одоо нартай сайхан өдөр энийг ингэж энэ нарны гэрэл яаж ингэж амин чанарыг нэмэгдүүлсэн. Ингэж. Тэгээд энийг ингэж уншиж судална. Одоо энэ өвөг дээдсийнхээ өв их уламжлалаас бид нар суралцах цаг болсон. Өнөө цагт бид нарыг аврах, хамгаалах баталгаатай гарцвал энэ өвгдийн язгуурын энэ нүүдэлчин ахуй соёл гэдгийг л монголчууд минь ухаарч ойлгоорой. Одоо бид ерөөсөө энэ аргал хомоолноос эхлээл орон гэрээ ариутгаад, өөрийнхөө биеийг ариутгаад, сүнс сүлдээ сэргээгээд эн чинь наад захын энгийн юм шиг боловч том засал явж идэг. Засал явж идэг. Тэгээд үндсэн амьдран оршихуйн дархлаа, амин биеийнхаа дархлааг сайжруулъя. Тэгээд Монгол дархлааг бид нар давлгаалуулъя. Үндэсний дархлаа гэдэг зүйлийг бид нар сэргээе. Бид ямар үндэстэй юм бэ? Бидний уг суурь, язгуур хаанаас илгээгдэж ямар үүрэг зоригтой ирсэн, ямар дээд агуу язгуур үндэстэн бэ гэдгийг та нар мэдэх тусам сэрж бадарч дархлаажж хүчрхэгжиж энэ цагт байгаа ирээдүйд байх үе үеийн тэр хүн төрөлхтнийг дагуулж чиглүүлэх маш том эрен цаг үе ирж шүү.